Монгол Улсын засгийн газрын шийдвэрээр 2005 онд гранитлагын үндэсний төвийг гранитлагын салбарын орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн насны хэрэгцээнд тулгуурдан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлэх бие даасан статустай байгуулснаас хойш улсын хэмжээнд насчил судлалын болон наснуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх насны мэргэжсэн эмч эмнэлгийн мэргэжилтийг сургаж бэлтгэдэг бааз эмнэлэг болон өргөчөөд байна. Гранитлагын үндэсний төв нь эрүүл мэндийн яамны харьяа, эрүүл мэндийн байгууллага бөгөөд үндэсний хэмжээнд насжилт судлал, насны эмнэлэг судлалын чиглэлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт зохион байгуулалт, давлгаатай бөгөөд одоогоор 52 орон тогтоогоор үйл ажиллагаагаа явуулж байна. Манай төв нь насны эмнэлэг судлал, мэдрэл судлал, сэргээн засах, уламжлалт аргаа ухаан, арьс харшил, өнгөрчлөг, нэр судлал, зүрх судас зэрэг мэргэжлийн үйл ажиллагааг эрхэлж явуулдаг. Мөн сэргээн засах болон уламжлалтын чиглэлээр өдрийн эмчилгээ, хэвлийн эхо, тархины цахилгаан бичлэг, тархины судасны бичлэг, зүрхний цахилгаан бичлэг, насны нэгтрэл тодорхойлох шинжилгээ зэрэг онцлогоо үйлчилгээ хийгдэж байна. оноос гранитлагын үндэсний төв нь насны эмч нарын багаас бүрдсэн олон мэргэжлийн багийн гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээний шинэ хэлбэрийг нэвтрүүлсэн бөгөөд 4 дугаар бүлгийн хэвтрийн насныг эртэн очиж насны хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Гранитлагын үндэсний төв нь дараах сул ажлын байрыг зарлаад байна. Мөн нийгмийн эрүүл мэндийн судлаач, бариа цэцлийн сувилагч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер. Манай төв нь эрдэм шинжилгээ судалгааны ажлын хүрээнд 2020 онд эрүүл мэндийн яамны болон дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд нийгмийн эрүүл мэндийн судлаач мэргэжилтийн та бүхэн найрсаг, эрч хүчтэй хамт олон хүлээж байна. Гранитлагын үндэсний төвийн шинэ эмнэлгийн барилгын санхүүжилт шийдвэрлэгдэж, шинэ эмнэлгийн барилга 2021 онд дуусахаар төлөвлөгдсөн.